Эдэр эсэхлээгүйч гадаа хүүтний ирж чангарсан энэ өдрүүдэд тэд ингэж хүсдэг нэвтрүүлгийн баг цай захыг зорилоо. Бид цай захыг зорьсон нь учиртай. Нийгмийн шилжилтийн үетэй хөл зэрэгцэн нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтэрсэн үйлчилгээ бол ердний хүсэг буюу морин тэрэг. 1990 оноос хойш иргэдийн унлаг ажилгад ашиглагдсаар ирсэн морин тэрэг өнөөдөр 1.5 сая орчим хүн амтай нийслэл хотыг хэрэглэнээс бараг халагдаж байгаа гэхэд буруудахгүй. Нэг үе морь гадралдаг хүн бүхэн тэргэнд морь хөллөн ачаа зов мөнгө олдог байсан бол өнөөдөр морин тэрэгний үе халагдаж харин түүний үргийг амжиргаан цагаан гэгдэг ачааны машин гүйцэтгэх болсон байна. Гэхдээ техникэл бол техникийн туулж чадахгүй газраар харин морин тэрэг явж чадна. Тиймдээ ч өнөөдрийг хүртэл хэрэглэнээс хасагдaltaгүй иргэдийн хэрэгцээг хангасаар л байгаа морин тэрэгчний ажлын нэг өдрийг тэд ингэж хүсдэг нэвтрүүлгийн баг сурвалжлахыг зорьсон юм а. Манай нэвтрүүлгийн гол отор бол даваа төмөр ах. Тэрээр энэ жил 50 хүрч байгаа бөгөөд амьдралынхаа сүүлийн 20 жилийг морин тэрэгтэй холбон иргэдтэй үйлчилсээр ирсэн нэгэн. Тэрээр бидэнтэй уулзаж яриад илгсэн мөчөөсөө л өөрийнхөө хүсч мөрөөдөж зорж яваад зорилгоо байнга ярьж байсан. Ингээд морин тэрэгчин даваа төмөр ахыг үзэгч та бүхэнтэйгээ танилцуулъя. Метрал мараад өгч танд тэр хийгээд өгч байгаа сайхан залуучууд байдаг шүү. Это морин тэрэг өчтөр мөнгө олсон төлөө. Мөрөдөл байд юм аа нэг 2-3 жилийн өмнө жуган мотож явсан нэг ярьж л байсан юм. Тэгээ авгон энэ жилдээ чараа чадсан ч одоо тэгээ тэр мөрөдлөө видеолчод өгн ганц өгн яг одоо бас нэг амтны өгтөд эрхлүүлээд яг одоо бас нэг чарга хийчихвч бас зүгээр юм уу гэж мөсөн дээр мөрөө хоороо дулаас өмсч бас нэг хөгтөд ан хүмүүртээ дуулан гол мөсөн дээр яг одоо наадад мөрний хоолыг олоод шишээтэй ч юм бас бодогдох юм. Янз юм бодогдох юм уу? Огн метрал мараад өгч танд тэр хийгээд өгч байгаа сайхан залуучууд байдаг шүү. Би бас нэг тоокон мохор юм ажилт яас бид тэр таав нэг ходоо ярьж чадахгүй юм. Тэр чи бүтэгээд өгчээс өө та одоо бас ингэж хөөтөнд яаж бас нэг эн чи зүгээр л юм уу? Монгол мараа малдаад ахын сайхан мөр хөлөө сайхан зүг тэр өгч ходоо бас хөдөлгөөнд яг одоо оролцоод яг тий. Сайхан хөдөлгөөнд оролцоод ингэж унаа тэрэг нь байрны үүдэн яг юм дэлгүүр хоттаны төв хаагууд байгаа юм чинь. Гэн зогсоод бид хоттой хайрны үдэнд дуулгаж өгч байгаа хөөхтэй нэ. Яг цайд зах дээрээс ингээд иргэдэд үйлчлээд ачаа зөөгөөд таны хувьд одоо яг хэдэн жил болж ийн гинэ? Би ч одоо бараг 17 жил. Яг цайд захаас. Цайд захаас л одоо юу ч энэ ч 98 оноос эхэлсэн шүү дээ. 10 хэдэн жил болж байна. 16 7 жил болж байна. Цайд захаас тухайд бол морин тэргээр яг ачаа зөөдөг хүмүүс нэлээд их байсан. Ийм машин ч гараагүй байсан болохоор та нарын ашиг бодлого нэлээд ажил их байсан байх. Байсан. Машин тэгтээ жижиг төрөмөр амжиргаач гараагүй байсан. Чи 2000 одоо 5 хоноос хойш тэгээд одоо машин дээр нийлсэн. 2005 6 7 хоног сайн байсан шүү дээ. Өдөрт морин тэргээр нэг ачаа зөөхөд хэдэн төгрөгөөр зөөж гин. Яг одоо яг нэг хүн ачин нэг өөдөө яг 5000 явна шүү. Яг зүүмөр хол ороосоо болно. Өөр хүн 3000 явдаг гэдэг. Яг нэг 5000 азтаар нь 2 очил тэгэл Уса тэжээдээ уса аваа тэгээд боочнда. Өдрийнхөө орлогыг хангалттай хийчих хөө. Бага одоо 5000 нөөсөө авчин тамхи авчин тэгээд болоо штэ. Хоолны өнгө байхгүй. Хоосон мөн тэгээд өнгөрөөд одоо тийм. Гэхдээ яах вэ тэгээд өөрөө ч нэг жоо ус хадаж авсан тэгээд бас мориндоо хоолтой бол тэгээд ирж байгаа цаг уган ч одоо 2 сар өнгөчөж өгнө. Хөлийг авчиж өгнө болох гэдэг юм даа. Та түрүү ярьжсэн энэ амжиргаа цагаан гэж гарч ирснээс хойш та нарын ер нь өрсөлдөгч нэлээ байгаад тэгээд ачаад энэ төр зөөлөх хүм муудсан гэж ярьж байна. Хүүтэнд энийг аваач шүү дээ. Дулаан дэмэр морин дэрдэ хэн таарч явах вэ? Тэ? Энийг аваа явуучих юм чи. Энд ч яг одоо 5000 явуулчихдаг.
Бидний ард нь 2-3 мянгад явна тэгээд яг одоо өвөл болохоор ус морин дээр авахгүй дараа нь аргагүй дээ. Одоо хүн бүгд унаатай болсон ч яг нүүрс юм одоо ингээд унаандаа тэрийг тавиад явчих шүү дээ. Тойроо шуудан шуудан жоох юм чинь гэсэн 10 шуудан машинаар тэгээ явчихсан юм шүү дээ. Тэгээ 10 шуудан мод энэ тэр чинь. Тэгээ яг одоо тэгээд вайчд байна да. Ямар ч гэсэн нэг энэ өвөлийг нэг авчихад өгөөч. Авчвал нэг өөрөө нэг тэгээ амьдрал нэг өөр маяг мест өөрчлөхгүй болохгүй юм. Энэ хойцын морин тэрэг байхгүй болохгүй. Би дээвэн эндээс сохч магадгүй сонсондоо хүрч чадахгүй. Тэгэхээр өнөөдөр одоо та 12 цагт гарч ирсэн. 12 цагаас хойш одоо 4 болж байна. 4 цаг зүгээр зогсчлоо. Юм очихгүй бол ороо тэгээ босчих юм уу? Заримдаа хоосон босчих шүү дээ. Заримдаа яг уусууд авсан нөө төслийн нүүрс хүмүүс нөө бас нэг мөнгө нь хөрөх босоод ирдэж шүү дээ. Унаанаа ч мөнгө дийлэхгүй тэгээ. Тэнг босож ирээд бас нэг төслийн нүүрс хүмүүс ачих гад нөө гэр хараад руу гэр хараад явдсан шүү дээ. Гэр хараад руу тэгээ нөө нүүрсийг ачаад байгаа. Тэгэхээр усаад ирдэг юм аа ирдэг яагаад. Өнөөдөр ойд нь 2-3 өдөр таараа муу. Гадаа хүүтний эрч чангарсантай холбогдуулан цайз захаас түлш түлээг авч уу эргээд дулаан тухтайг нь бодон морин тэрэгнээс илүүтэй амжиргаа цагааныг илүүтэй сонгох болжээ. Харин даваа төмөр ахын хувьд хүрэх газрын ойр холыг харгалзан үнэ буулгаач үр дүн төдийлөн гарахгүй. Даваа төмөр ахын хувьд өчигдөр өдөржин зогссон ч оройдоо ямар ч орлогогүй бутсан. Энэ өдрийн хувьд ч байдал адилхан байсан бөгөөд бид оройн 17 цаг хүртэл ачаа ачуулах хүн хүлээн зогссон ч гордлох талаар болсон учраас даваа төмөр ахын гэрээг зорьсон юм а. Түрүүн цайз захаас наашаа ирэхэд бас нилээдгүй явлаа. Ер нь танаа гэр энэ зах хоёрын хооронд хэдээр ойролцоогоор километр зам байна. Тэгээд өглөө оройд ингээд гадаа юм хүүтэн ингээ явахлаар бас нилээн чанга биш үү тийм ээ. Бас айгаа сурцсан болоо тэгээд. Ер нь чанга шүү. Энэ хол шүү. Тийм байна. 2 км гарсан байгаа хаа. Энэ өвдийн цаг нь гулгай ихтэй байгаа хэцүү. Хотон жогоос мос асгсан хүмүүс. Тэгээ угаастай байгаа нэг өстэй болох нь мөр алтраад яв. Зарим нөгөөд ч явган чүүгөөс өчгөж шийдээ. Мороо очих хэцүү. Тэгвэл зомбод яхаа зонод улаан бус ах. Тэгэхээр одоо энэ жил бол яг морин тэргээр ачаа зөөж байгаа хүмүүс бол бүр ховорцсон гэж төвчлөөгөө та ярьж байна. За эх жилээс одоо бүр бараг байхгүй болоо. Тэгэхээр таны хувьд ер нь яг одоо цаашдаа яг юу хий гэж бодож байна? За дахан ч яг одоо зах зээл ороод хотроо морин дээр хөтлөө одоо өдөө хөтлөө яваад нэг аваа даалаа тэгэл ямар ч гэсэн нэг өдөө хөтлөө байж лээд тийм. Энэ хоёрыг чаас онцгой шиг тэгэл. Тэгээ морин тэргээр энэ амьдрах хэцүү болсон. Одоо яа. Ууч юм сайхан л байлаа өөрөө. Одоо машин дээр нь олон болсон тэгээ. Хүмүүхэд машинтай оцсон. Орчиг яа дагаад хүн чоннатаа явуулаа хэмж төлөөний нүс яваа шүү дээ. Тэгээ энийг юу ачаагаа өнөө гордлого шиг л юм. Одоо дэрнээ ороод бас л хүн харж авсан нь хэцүү юм байна шүү дээ. Тэгээ энэ жага өөрчлөн дээ энэ. Яага. Хасны бодлого байдаг юм одоо тэгээд уг нь малтай болоо хөдөө гараад малаа малалцвал уг нь мал шиг хэрэгтэй малаа. Тэгээ малгүй хүн суургүй хүн чаддаг. Морин дэгтээ өдөө гараа яах юм блэ дээ. Гэж бодохын тэгээд ямар гэсэн нэг юу бизнестэй олж авах юм даа. Энэ жазан дагаа зургнуудыг хараад үйжэл та ер нь наадмаар морь уйдаг шинжтэй юм аа? Наадмаар хооч мор уйжсэн. Одоо наадмаар. Наадмаар шин мор харагнуулаад тэгээ зург мург авахлаа түүхт мөртэй. Мөнгө олд тийш. Эсний хийдэж шсэн. Зүгээр яг уралдаанд бол морь уйхгүй юу? Уралдаанд хооч уйжсэн. Миний эсэх шууртал байсан. Тэгээ сүүлдээ зах зээл ороод тэгээ мор яхаж байсан. Тэгээ. Одоо малаш барсан тэгээ. Одоо нөгөө дүүнэр бас нэг
одоо малтаас орлоо бой мэд. Тэтэл мар харвит. Би ч одоо морин тэргээ өтлөө мөнгө олохын төлөө мөнгө л одоо мөнгө яаж ч тэмгний мөнгө хоолны мөнгө олохын төлөө мөн самгантаа аяалаа хөгтөд нарийн хуучих шиг ингээд. Зарим нэмэр болох л энэ хөгтөр дараа яаж усаж яах вэ? Тэ? Хэрвээ сар өвчин тосолдог өнгөрөөлтөө. Хэрвээ л өвчөө мөчөртэй. Өвчин тосолдог өнгөрөө. Өвчин тосолын морин тэрэг өстө зараач юу яг үнэ чадахгүй шүү дээ. Зунда одоо жишээ нь та бол морин тэргээрээ юу хийх вэ? Зунтайгаа осоод өвчлөл осоо чинь нэг цэн мочол тэгээд ор зэрэг манз данд гэр хараад авдсан шүү дээ. Шуужур олон тэгээд уулаас таамууд моолонго тэгээд морин тэр явж таадлаа мэсэнэ ямташ. Тэгээд дөрөв таван сасан тэгээд заримдаа 7-8 ч заримдаа шууд 10-ыг аваад өгдөө. Өөйгөл энэ тохирол юм. Таньжаа болцоно хэрэг осоо тэгэл тэтэт явъя. Зарим чамаагүй би мэдээд өгнө гээ. Нөгөө тэгээ яваад зарим гоод амгалтай. Та түрүүн цайз зах дээр байж ахтаа ярьжсэн надтай хамт морин тэргээр ачаа зөөдөг байсан залуучууд маань одоо тэр нөгөө амжиргаа цагаан гэдэг портертай болчоод ингээд тийж таны хувьд ер нь тэгэх боломж байсан уу? Яагаад морин тэргээ тийм машин болов өнөөдөр хүртэл тэднийгээ нэг ч удаа байж одоо жолооч юугүй хүн. Үнэхгүй. За машин тэрэг бас санаардаг. Хөөхтөч бас нэг машинтаа сан тэгэл бас машин дээр олоо хөдөлгөөний газар юу хүүдээ. Сурсанаар морин тэрэн дээр юм уу гэж бодлоо тий. Ятта нэг моргч ухаантай. Морчин ордор нэг машин ирээд дайрчихгүй өөрөөс огсол гаргачих юм чинь. Өөрөөр нь ухаантай тэгээ энэ сурснаар дээр юм. Машин мэрж арай чадахгүй амжиргаа очиж балцаж байх. Тэгээ уг нь өөрөө нэг өөрийнхөө хүсэлтээр ганц тэрэг морин тэрэг марк өөрчлөөд нэг. Ортой өөрчлөлт нэг ороод үздэг юм шиг бод. Тэгэл юм тэгээд энэ маань ч одоо биелэгч үн тэгээ өөрөө болцоо боллоо гэж бодох ч юм. Сонны тэрхэр цагт нэг хоолнд нэг өөс таалдаг морины тэжмэж энэ ч өөрөө өөс хатаад авчихдээ тэгээ. Тэгээ өөс маань ч одоо хөрөхгүй 2 морин машин сарсаас. Моч ихэд тэгээд авар өөс болох. Тэгээ баадлын өөсөн өсөлтөнд одоо тэгээд явсан мортойгоо нуунд орчоо тэгэл. Болчих галаа. Гэтэ танаач ч бас нэг ахшаандаа хэд 3 мал байх шиг байна уу? Вечхот яванда тэг өөрөө малчин хүн байсан тэгээд эс сомооч бас нэг сумта юунтаа бас нэг тайгаа мал бас уустас наяа шагнал авсан юм бай тийм ээ. Тэгээ малын хавьтаас нэг огн мал дэчээр ам тосд нэг шир яваад байна. Өөрөө нуунгийн юм ганц гүйтэй болсон юм тэргэн тэрэж бас одоо хөдөө ясан амраа хөдөө байгаа юм. Тэрний хааны хөлтөрийн бас нэг өөрөө ингэж яаж байгаа юм чи яхад мал хаалж байгаа ч бас нэг онд оруулаад бас хүүхдүүд хэрэгтэй юм бас. Томорхон солио хойлоо бас нэг жилийн чинь тэргэлчих юм уу. Ийд чиж үзээгүй л доктор орж ирээд хэлий махаад гэл. Тэгээд тэрийг мал болгочихлоо нэг бас нэг ганц үнэ инжил нэг авсан яваад тэгээд дүү нөгөө өгсөн юм аа. Талалт гэнэ яа үнэтэй бол гэдэг. Эртний үнэтэй болчихсон. Ямаас нэг үнэтэй болчихлаа гэдэг. Хоороо сууж чадахгүй татмууд. Хоороо гэлгүүрээс ууж чадахгүй татмууд таасан. Тэгээ ориг суунаар сайх юм. Тэгээ малын буян барах. Тэгээ малын буян барагдах сайх. Сүйтэй цагаан уугаар явж байна. Тэр нь арай нэг дээр юм. Тэгэж удаад өөрийгөө бас нэг араачин сүйтэй цагаан уйтаас зүтгэж явсны хас нэг. Гэж удаа нэг үнэтэй болсон. Тэргэндээ хөлж байгаа морь таны хиддэх морь вэ? Одоо энэ морь маань яг хэдэн настай морь? Энэ ч одоо 8 настай морь дээ. Авис хичнээн морь хэлснэ мэдэхгүй байсан. Ястаа мэдэх юм бол. Нэг морийг одоо ойролцоо нэг орчлын нэг морь 20 жил гарсан хүндээ зах зээлд.
хатаатай хат. Тэгээд тэргээр 2-3 жил явчихж гачиртын хоног чаддаг 7 хоног явчихал бид хоолндоо бэлтчихэл хөдөө бас нэг 2-3 мал байдаг бас хүүхдүүд жоохон сургуульд. Тэгээд нэг 7 хоногийн хоолыг бэлтчихэл бид шогчдөг шүү дээ. Тэгээд ачаа сайн байсан шүү. Тэгээд 10 хоног сарын хоолыг бэлтчихэн 2 удаа авчин өөхөнөөс 10 хэлэн авчин тэгээд яхад үлээ идэж их юм биш нэг. Ганц өөрийнхөө ичиг нэг дуудвар очсон цогт чинь малтай байсан чинь. Одоо юу тийм яах вэ? Хэлнэмах чинь 5,000 чинь. Ахнагаа мөнгө морныгоо хаалаа мөнгөтэй хийх өдөр 10,000 хөрөхгүй ба шүү. Яаж хөрөхгүй вэ? Одоо гадаа хөтөн болцсон бүр хүмүүс бол дулаан нэг ингээд л машиныг нь машин явж өдөрт нэг одоо нэг заримдаас нь 10 15 хийдгийг заримдаас байхгүй. Заримдаас нь 2-3 мянга ачаа хүнний агуугаад нь хөөе зарим ч яг одоо даар вэр чи мөөд хөнгө машин өгсөн мөөд ачуулчихыг данд юм нэрээд бас яг таа 5,000 явдаг шиг яг таа 3,000-аас маагаад өгдөг. Яв аргагүй хүн явж л юм чи. Яг үү. Зарим юу портрийн жолоочд бол үн зохиод бол нэлээ явж ш үнэ буулгаал тийм ээ. Яа үнэ буулгаал яг үү та морин тэрх байгаа болоход гэж морин тэрх байхгүй бол үнэ хатчих байна. Нэр морин тэрх байхгүй юмдах юм байхгүй усч та машин хараад нэг өдөр ахгүй хүн чинь маргааш нь машин морин тэрх байхгүй юм чи надад. Маш тачил 10 ихэд ачил дараа шин. Яа 10,000 үүрээд болтой ш. Морин тэргээ хамаар гэдэг чи юм хэлэх юм биш. Би үүн тохироо заяа даахал юм заачгаа хөргөд өгч юм чи. Мал гэдэг чи бол нэрэндээ л байгаа юм чи. Тэ. Та түрүү ярьжсэн морь гэдэг их сайхан ухаантай амьтан. Ухаантай та. Сургаа ячаад яг дөрмөрөө ингээл дөрмөрөө явдаг тэ. Морь ухаантай. Машин ордороо дайр очихгүй юмс гэсэн. Ямаас нь сурцсан шиг явдаг юм. Эцэн аваад яваад иtti. Энэ морь олдоо хизээ сургаж авав. Би нэг 100 авсан, 100 хүнээс авсан, 100 өөрөө сургаад тэгээд. За. 100 ч намарч чинь тэгэл өвлөөсөр хөлж чинь да. Анхныхаа өвлийг. Анхныхаа өвлийг явуулж чинь тэгээд. Нөгөө явсраагүй модны хинжилдээ бас жоохон тэгцгээ. Нэг өтөн дөрөв үйлрэл явцсан мөр бол тавгүй. Ямар ч үйлрэлдээ тавгүй. Хүмүүс атраа үзээгүй мөрч бас жоохон. Тийм ээ, морин дээр хэцүү байд юм шиг л яасан. Халдсан дугуйтай хүн машин ямар байх вэ шиг. Зөвхөн та зүгш шалтгаан нь сайн гიშгтэй болохгүй тий. Огн нэтрэн мараад өгч тань тэр хийгээд өгч юм сайхан залгаж вэд гэж. Тэгээд морин дээр өтө мөнгө олох юм төлөө. Хөлж байгаа морийг юугийн шинжиж ингэж авдаг юм бэ таны хувьд бол? Морь юм бястамар л юм да. Яранда тэрэгний морьтой хурдан морьч байж болно. Тэ. Яран зоригтой номхон нүч чартгаар тэгээ яран жоохон номхон дөлгөө сэтгэл ойч. Нэг сэтгэл хөнгөн өсрөө хах үншиг нэг сүр сар хийсэн мөр бас хэцүү. Тэгээ юмруу орж гадаг. Тэгээ зоригтой нэг морь нэг хурдан морь гэж байдаг шүү дээ. Энэ хүн харахаар энэ морьч нэг тавчгаан шүү дээ. Нүд мэд нь очихмэх бас нэг янз бүрийн бас нэг юу вэ шүү дээ. Хүн харахад бас энэ морьч одоо хүн ард сайхан морь хөлсөн тавчгаан морь таагаад болсон. Өдөрт санахл явдаг юм аа тийм морь хөлсөн байхад. Миний өөр морьч гайгооч морь дээ. Бэртэ морь л явна тий. Морин тэр. Морны бэр шаарддаг наас зориг бэр хоёр. Явган сүүхтэр хөлж утсан да харсан. За. Надлаа оригинал мөлөн харахтаа. Тэрэг.
Тэг хүмүүс ер нь хэрэг сонирхож байна. Сонирхдаг юм байна. Өвдөө маргтай нэг төмөр дуу айгүй хүнд юм шиг. Миний өөрхөн амт дээр баг нэг өвдөө хөвдөнд бас нэг сонин зориулгач яагаад. Миний юугаар ирж бас нэг яа 10 хэд танаг сайхан хоол ундагаар морой хооллоо сайхан яах. Тэр нэг хүнд юм л. Морой л явахгүй юм л. 5 жил илаач чадаа. Тэрний дуу тийм шүүгдэрч хаймар дуутай зүгээр юм л. Янз бүрийн тэргнүүд уусаад авчирсан байлээ. Тэгэхээр та яваач та ингээд наадмаас нэг тэр ойлээд яваач гэдэг. Тэгээ өнө дээр үе нэг орсон хатад байдаг шин. Хаад нойтын 2-3 сар хатан зогсдог юм байна. Тийм дээр юу альтерхэд хүн авчирсан юм хөдөө хөлж тэрж хөлж гэсэн. Хөдөө үйл яваад бол морин хүнд юм хэлээд төмөр дугуйтаа бэрхэж хүнд юм. Бөмбөг одоо орчин үеэд дагаад 13 та хөнгөн хийтэй дугуйтаа бэрхээ. Тэгвэл морой цуцаач намтай таар. Тийм тэр Монгол маягаар хийх юм мод оруулсан баяг гоё болох юм. Тэгвэл энэ очив бараг тийм хийчихэд ер нь машины өртгнөөс өгөхгүй байх шүү. Тийм. Би тэгж боддгийг ядахтай хата хөдөлтааны төвөө дээр зогсоод хахад одоо юм авсан хүний юм зөв байна үүдэнд нь өргөд хахад би нэг мөнгө олоод авах тийм. Цааш мөнгө юугаа байлээ. Баярлалаа өөр бол арай зүгээр юм хэлээд чинь. Усаад сонирхон гадаадын сонирхон хүүхдүүд одоо Монгол жоохон хүүхдүүд чинь морин тэр сонирхоод явуулсан юм шүү дээ. Тэр мөнгө морин дээрээс хоо суугаад үзье гэл. Тийм тэр хүн сонирх болтой юм ээ тий. Одоо нэг тийм гаргачих одоо гэж. Одоо жоо тэгээд цаач болохгүй. Хүсэл мөрөөдөл зориг тэмүүлэл зөвхөн залуу хүмүүст байдаг юм биш. Хэн хүсч мөрөөдөж түүнийхээ төлөө хөдөлмөрлөж чадаж байна. Түүнд хийж бүтээх боломж нөхцөл нь байнга нээлттэй байдаг гэдэг. Харин даваа төмөр ах шиг хүн тэр дундаа залуус маань хүсэл мөрөөдлөөр дүүрэн байгаасаа. Залуус маань мөрөөдлийнхөө төлөө тууштай зүтгэж байгаасаа гэсэн хүсэлтэй тэдний гэрээс бид гарсан юм аа.